Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. Анхан шатны Монгол бичгийн хичээлээр та бүхэн Монгол бичгийн цагаан толгой буюу их шиг ивүүлэгчиг үсгүүдийг суралцсан. За Монгол бичгийн хувьд бусад цагаан толгойноос ялгарах онцлог шинж байдаг. Үсэг болон үгийн ихэнд дунд адаг торох хэлбэртэй бөгөөд гийвүүлэгч болгоныг үзэхдээ мөн 7 гишгээрээ амьлуулж үгийн ихэнд дунд адаг торох хэлбэрээр үздэг учраас цагаан толгойг үзэхдээ бид маш их цаг зарцуулах гээд байдаг. Тэгэхээр Монгол бичгийн цагаан толгойгоо анханасаа дис дараатай зүг зүйтэйгээр сурч эзэмснээр Монгол бичгээр унших, бичих, суур ойлголтыг та бүхэн анхан шатны хичээлээр ойлгож мэдэж авна. Үүнээс гадна их шиг үсэгтэй холбоотой урт их шиг, хос их шигийг Монгол бичгээр яаж тэмдэглэдэг вэ? За мөн гийвүүлэгч үсэгтэй холбоотой дэвсгэр усгийн тухай чухал дүрмийг энэхүү анхан шатны хичээлээр та үзэж суралцсан. За мөн жинхэнэ нэр үгийн хувилал буюу олон тоотын ялгал хамаатуулах нөхцөлийг хэрхэн хувилгах талаар үзэж суралцсан. За ингээд та бүхэн анхан шатны хичээлийг үзснээрээ Монгол бичгээр чөлөөтэй унших чадвартай болохоос гадна ямар нэгэн Монгол бичгээр бичсэн зүйлийг хуулан бичих чадварыг эзэмших юм аа. Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ.